Ховд аймгийн засаг даргын нэрэмжит 5 дугаар ангийн математик монгол хэлний хичээлийн чанарын үнэлгээг 2024 оны 3 дугаар сарын 12-ноос 17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Чанарын үнэлгээнд аймгийн 24 сургуулийн 66 бүлгийн 2053 сурагч оролцож 20 багшийг 22 сая төгрөгөөр урамшууллаа. Аймгийн засаг дарга Болормоогийн нэрэмжит Монгол хэл математикийн чанарын үнэлгээний олимпиад саяхан болсон. Энэ олимпиад нь анх удаа ийм өндөр санхүүжилттэй олимпиад болж байгаа. Энэ олимпиадад бэлтгэхийн тулд тухайн багш маань хичээлээ маш чанартай зааж, хүүхдүүд ч гэсэн маань хичээл зүтгэл гаргаж маш сайн оролцсон. Сайн байцгаана намайг Өсөх баярын гэрэл гэдэг. Сайн байцгаана намайг Пүрүхүүгийн даваа зорилгодог. Бид Хоригроо сургуулийн 5 байнгын сурагчид. Бид анги хамт олноор 10-р систем, 5-р систем ашигладаг. Энэ систем нь багшийнхаа зааж өгсөн зүйлийг эхлэж ойлгочоод бус найзуудаа зааж өгдөг. Бид бас энэ системээ ашиглан засаг даргын нэрэмжит Монгол хэл математикийн мас хэлний бодогт 2 дугаар байр болсон. Энэ системээ ашиглан номын нөхөрт тэргүүнээр эзэлж том ихс гаргаж чадсан. Бид ангидаа номын сантай учраас чөлөө цагаар ихэнхдээ ном уншиж чаддаг. Бид нар 2 дахь дөрөвт гэлтгүй дуртай ангийн номын сан, сургуулийн номын сан, төв номын сан, бүгдэнд нь номын санд ном уншдаг. Багш маань дасгал ажлын цаас хэвлэж өгөөд дууссан 5 хүүхэдтэй хариултыг нь өгөөд бид застдаг. Багшийн 5 туслах гэсэн нэртэй. Хүүхдүүдээ ном уншиж дахиад сэргийгээрэй. Хүүхдүүдээ монгол хэл математикт маш сайн хичээгээрэй. Манай ангийнхаа 2023-аас 2024 оны хичээлийн жилд монгол хэл математикийн чанарын үнэлгээнд амжилттай оролцсон тэргүүлж 3 сая төгрөгөөр шагнуулсан. За биднийг ийм амжилт гаргахад үргэлж тусалж дэмждэг эцэг эхчүүдтэй баярлалаа. Мөн багштаа итгэж багштайгаа хамтарч ажилладаг бяцхан сайн нартаа баярлалаа. Бид математикийнхаа хичээлд маш дуртай. Учир нь математикийн хичээл бидний оюун ухааныг сорьж хөгжүүлдэг. Би хичээлдээ ирэх дуртай. Учир нь манай хичээл сонирхолтой, хөгжилтэй байдаг.